За нэгэн тийм асуудал их хурлын чуулганаар орох учраас давхцсан болон зарим асуултуудыг хойшин тавиад цөөхөн зүйл асуух гэсэн юм аа. За орлогоо нотлох тухайд бол нөгөө ийм хариулт нь гүйцэхгүй байдаг. Нөгөө баримтууд буюу хүмүүсийн одоо нэг нүдээр харж нөгөө монголчуудын ярьдгаар имэрч үзнэ гэдэг шиг тийм зүйл гаргаж ирэхгүй байгаа учраас нэг бол тэр нь одоо авилгатай тэмцэх газараас мэдээлэл гаргаж болохгүй гэж хэлчихсэн юм уу. Ингээд нэг энэ дээр нэг гацаад байна гэж би өөдөө ойлгож байгаа. Орлогоо нотлох хэрэгтэй тийм тэгж шаардаж байна гэдгийг бол хэвлэл мэдээллийн анх асуухад манай намын зүгээс үзэл хэлчихсэн. За хоёр дахь асуудал нь энэ хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэг гэрээ байгаамаа. 118 гишүүнтэй 3 намын хоорондоо байгуулсан гэрээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд энэ гэрээгээ ил гаргаад өгчөж болдгоо мүү. Энд чинь одоо Монгол улсын засгийн газрыг бүрдүүлж байгаа хоорондын улс төрийн намуудын хоорондын харилцааны асуудал шүү дээ. Улсын их хурлын нэгдсэн чуулган байнгаараа энэ болгон дээр ярьж байсан, асууж байсан. Одоо хүртэл гаргаж өгөөгүй. Тэр гэрээгээ ил гаргаад энэ олон түмэнд иргэдэд сонирхоод байгаа хүмүүст нь өгчөж болдгоо мүү. За 3 дахь асуудал нь улсын их хурл яг үүндээ олонх цөөнхгүй болчихсон. 118 гишүүн улсын их хурлын бага ард түмний засгийн газар тавьдаг хяналтын үүргийг энэ 118 буюу ирэх барьж байгаа хүмүүс хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлаа зэгцлэхгүй мүү? Энэ шаардлагыг байнга тавьж байсан. Магадгүй бидэнд засагт ороогүй хэсэгт хяналт тавих тэр ирэх багж нь байсан бол магадгүй их олон зүйл засагдах байсан баг. Эл талд одоо өнөө удал нь мэддэггүй янз бүрийн зүйл явж байна. Энэ бүхэн харьцангуй хяналттай байх гэсэн. За дөрөвт нь 3 их хурлын дарга өөрчлөгдөж 3 ерөнхий сайд өөрчлөгдөжсэн тэр парламентод сууж ирсэн 4 хүн энэ парламент 126 дотор байгаа. Нэг нь би. Тэгэхээр улс төрийн шийдвэр 2-3 газар л гардаг. Нэгт нь ерөнхийлөгчийн ориг, хоёрт нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт, гуравт нь Монгол ардын намын баг хурал удирдах зөвлөл. Энд гарсан шийдвэр парламентод орж ирээд төрийн 1.3 жилдээ засгийн газруудын олон энэ үйлдэлүүд байр шугамаас олсон олон үйл. За тэр эвслийн гэрээ ерөөс нууц биш дээ. Тэр ил байж байгаа юу учирсаад хевлээд бүгдийн их хурлын гишүүдэд өгчих. Тэр ерөөс нууц юм биш. Зүгээр тэрийг ингэж нууц байна тэр гэж л яриад байгаа болохоос биш. Германы эвслийн засгийн газрын гэрээг бидний хувьд аваад бас нэлээд суулсан. За ер нь бол маш зузаан гэрээ байдаг юм билээ. Тэгээд тэр гэрээг илүү боловсронгуй болгох л гэж үздсэн. За хамтын хариуцлага хүлээх заман одоо харилцан бие биендээ мэдээлэл солилцох гэдэг ийм олон асуудлууд тусгагдсан байна. Гэрээнийхээ дагуу бид нар бас дүгнэж уулзалт хийжсэн ийм одоо асуудал бол байгаа. За үнэхээр санал нэг байна. Хамтарсан засгийн газар яг мэдээж давуу тал бол их байна. Одоо жишээлбэл ингээд төслүүдэд харуул бид нар 10 сарын дотор бараг 4-5 төслийг ингээд шийдсэн байгаа. За сул тал нь юу вэ гэхээр одоо айл намд нь их гомдол үүсчихдээ юм байна. Одоо нуугаад явах. Томилгооны за одоо ингээд мэдээллийн одоо маш их тийм одоо зөрүүтэй байдал ингээд үүсчихдээ. Тэгээ айл талд нь одоо байгаа одоо тодорхой хэмжээний тийм шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа нөхдүүд дээр асар их хэмжээний том хардталт үүсчихдээ. За ингээд энэ нь өөрөө бас ийм нийгмийн шүүмжил болоод одоо яг Батбаяр даргын хэлдгээр надад чинь олонх цөөнхийн хяналт тэмцэл алдагдаад байгаа юм биш үү гэдэг ийм асуудууд бас болдог. Тэгэхээр энийг бид нар өнөөдөр ингээд нээлттэй ярьж байгаа нь би бас нөгөө дараагийн засгийн газруудад за дараагийн одоо ингээд мэдээж парламентын мэтгэлцээнд энэ бас ийм нэг судлагдсан болж үлдээсэй гэж бас бодоод байгаа. Нээлттэй ярилцаад олон талаас. Гэрээгээ бид нар талдаа л одоо хэрэгжүүлэх ёстой. Тэг хэрэгжүүлж чадахгүй бол бас одоо ингээд асуудлууд үүснэ.
тийм асуудлуудыг бол ингээд яриад явчих зүйтэй. За тэр материал бол ингээд ил байж байгаа дөө энэ дотор би хийгээд аваад ирсэн байна. Энэ нөгөө бүрдүүлсэн материал. Тэгэхээр тэрийг яг тэр журам нэтер болдог бол тэрийг нийтэд гаргаад байхад ерөөсө болохгүй юм байхгүй. Миний хөрөнгө орлогын төлөвлөл байгаа гэсэн үг шүү дээ. Тэргөө одоо open data дээр ингээд байж байгаа л юм зүйл. Харин ч юм одоо нээлттэй байдал ингээд шаардлагадж байгаад бол миний хувьд бол их талархалтай байгаа. Тэгээ сайн нэгтлүүлээд тэгээд одоо төртэй холбоотой ямар орлого зарлагын ямар асуудал гарч ирж байгаа би бүгдийг нийлт тод тайлгнахад бол бэлэн байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэгж төрийн сангийн зээл, нэгж төртэй холбоотой асуудал, нэгж төртэй холбоотой банк, за нэгж одоо төрийн өмчин томилгоо ямар ч зүйлд оролцоогүй учраас би өөртөө 100% итгэлтэй байна. Бүгдээрээ энийг ингээд нэгтлүүлээд харин ч нийгэм сайн шаардах хэрэгтэй. Бүхэн орлогоо ингээд нотлоод явах энэ нийгмийн хандлагыг бол би маш зөв гэж бодож байгаа. Тэр хуулиа бас баталчих хэрэгтэй. Тэгээд нотлох чадахгүй бол тэгээд нийтийн албан тушаалтанд тэр нь улсын орлого болдог болгочихл хэрэгтэй. Энийг хэдүүлээ нэгэнтээ ийм асуудал гарсан чинь манлайлаад бас хамт хийж гэн Монгол төрд бас нэг тийм том дэвшил баг. Ингээл хийгээд явчих гэсэн юм бодолтой байна. Энэ зүгээр ийм одоо залуучдын одоо чигсалттай холбоотой ийм асуудал байсан бол би түрүү хэлсэн шүү дээ. Би гараад л болчих гэсэн. Энэ үл нэг тийм одоо том асуудал биш. Энэ үл шалтгаан. Шалтгаан бол өөр зүйл байсан. Яг одоо өөрөө чи хүндсэн зүйлтэй холбоотой бас нэлээдгүй олон асуудлууд бас үүссэн. За энийг ч гэсэн би одоо өнөөдөр тэгээд нээлттэй ярихт бол бэлэн байна. Яг л бас л одоо энэ ингээд протоколд олон нийтэд ийм мэдээлэл олж үлдэх хэрэгтэй юм чинь. Тэгэхээр дараагийн өнөөдөр би нээлттэй хариулал явчих. За дөрвөн асуулт асуухад зарим зүйлүүдийг нь орхиод бусад гишүүд ч гэсэн давхардуулаад их олон асуулт асуух байх гэсэн үднээс орхиод асуусан. Ер нь энэ парламентын түүх, засгийн газрын түүх бол ер нь ардын намын цагаан байшин дотор шийдэгдсээр л ирсэн. Үндсэн үйл энэ парламентын их хурлын тухай байдаг юм уу, засгийн газрын тухай бол үндсэн үйлийнхээ өрөөнд шийдэгдсэн их бага. Ер нь байхгүй дээ. Ардын намын цагаан байшин дотор ямар шийдвэр гарна? Энд ордон дотор засаг өөрчлөгдөж байдаг тийм л шийдвэр явсаар байгаад ирсэн. Ардчилсан холбоо явсал засаг барьж исэн 4 жилд 51 гишүүн сууж ээж эрдсэн үрж улсын их хурл хуралддаг. 50 гишүүн нь ардчилсан холбоо явсалд байсан. Мөн л ардын намын шийдвэрээр засаг огцорч идэг. Нэг удаа цонх багтаач тэр бусад цаг үеч ч гэсэн тэр. Тэгэхээр өнөөдөр энэ болж байгаа улс төрийн процесс бол сайн талуудыг дагуулж байна, сар талыг ч дагуулж байна. Сайн нь юу вэ гэхээр ардын намын цагаан байшинд гарсан шийдвэр улсын их хурлын босгоор орж ирээгүй нь бас нэг талтай сайн. Тэр ардын намын дарга нь өөрөө тэндээ шийдээд нэг талд нь гаргаад явуул явна л үз. Улсын их хурл дээр ардын намын шийдвэр орж ирэх юм болж гэн гэдэг эрх зүй төр уу энэ парламентын ёсны үндсээр болж гэн гэж ойлгож байгаа. Энэ тухай бас байр суурьудаа түрүүн тодруулж асууж байгаад орхицсон. Нэгдсэн чуулган дээр илэрхийлээсэ гэж бодож. Мэдээж парламент өөрийн гэсэн сөрөг хүчинтэй байх ёстой. Үндсэн хуулинд улсын их хурлын тухай хуулинд сөрөг хүчин гэдэг үг өгүүлбэр байхгүй гэдэг нэрийн дор засагт хамтарсан намын цөөнх хийгээл яваад байна. Засгийн газар нь кабинетийн зарчмаар ажиллах ёстой. Тийм болохоор бид нар энэ аливаа асуудал бидний ингээд өнөөдөр төвөгшөл үүсгээд байгаа асуудлууд юу гэхээр дандаа л улс төрийн шийдвэрээс үүсэж байгаа л асуудал шүү дээ. Өнөөдөр сайн муу, сайхан муухай, сайн ажилласан муу ажилласан гэдэг асуудлууд ерөөсөө байхгүй шүү дээ. Саяны байнгын орон дээр ч ярьж байна. Нэгдсэн чуулган дээр их олон гишүүд асуулт асууж үг хэлэх баг. Бид иргэдийн асуугаад байгаа асуултуудыг энэ 126 гишүүн болж өгвөл бүгдээрээ нийлүүлж хагаад асуучмаар баг. Юу шаардаад байгаа? Юуг асуугаад байгаа? Ямар байр суурь нь зөв гэж итгээд байгаа? Иргэд бүгдээрээ 100 нэг талд байхгүй шүү дээ.
өөр өөрийн гэсэн өнцгтэй өөр өөрийн гэсэн олон талын оролцоотой. Тэр олон талын оролцоог их хурлын гишүүд маань асуугаад тэр иргэдийн асууж байгаа зүйл дээр авсан хариулт өөрсдийнхөө итгэл үнэмшил дээрэс нь мөрийн хөтөлбөр дээрэс нь улс орноо бодоод хариулт шийдлээ гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээ асуултанд хариулт авч чадаагүй зүйлүүдийг бас саяны утгаар нь ойлгоод нэгдсэн чуулганы үеэр ярьчвал сайн байна гэдэг ийм саналыг бас хэлье. Баярлалаа.